ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны хураг. 3-р бүлэг. Нэгэн Самари хүн. Дээрэмчинтэй таарлцсан хүнд хийсэн зүйл байсан уу? Амьсгалаан хурааж буй явцад Самари хүнтэй уулзсан өөр зүйл байхгүй. Самари хүн л түүнийг харж өрөвдсөн. Самари хүн л түүнд ойртон очисон. Самари хүн л шарханд нь тос дарс асгаж боож өгсөн. Самари хүн л түүнийг дэм буудалд хүргэж ирээд түүнийг асарсан. Дээрэмчинтэй таарлцсан хүний тухай зөвөрлөн нэгэн хуульч Есүс багшаа мөнгө амийг өглөн авахын тулд би яах ёстой вэ гэж асууснаар яриа эхэлсэн аж. Үннээр хэлэхэд хүн сайн үйлс хийснээрээ хизээч мөнгө амийг өглөн авч чадахгүй. Нэгэн хүн дээрэмчинтэй таарлаж амьтаа төдий л үлдсэн байжээ. Тахилч хүн дэрэгдүүр нь зүгээр өнгөрсөн. Леви хүн мөн дэрэгдүүр нь өнгөрөөл явсан. Тэг тоолн дээрэмчинтэй таарлцсан хүн ингэж боджээ. Тэр хүн надад туслахгүй бол би өвхөн тодорхой. Үхэл түүний өмнө хүрээд ирчихжээ. Сэтгэлээр унлаа. Тэр цаг мөчид гуравт нь Самари хүн иржээ. Лук номын 10-р бүлгийн 33-т сэтгэл халууцуулсан юм бичсэн билээ. Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн. За, энэ үгэнд байгаа түүгээр гэдэг нь ямар газрыг хэлжээ? Энэ нь дээрэмчинтэй таарлцсан хүний ойцсон газар юм. Баяр хөөргүй, найдваргүй, зовлон зүдгүүрээс өөр зүйл байхгүй газар, үхэл утж байгаа газар. Нэгэн Самари хүн тэр газарт ойцсон үхэж байсан дээрэмчинтэй таарлцсан хүнийг харуутаа өрөвдөн түүн рүү ирж шарханд нь тос дарс сасгаж боогоод адгуусан дээрээ тэгнэн дэм буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Лук 10-р бүлгийн 34-р ишлэл. Дээрэмчинтэй таарлцсан хүнийг аврахдаа сайн Самари хүн бүгдийг хийлээ. Дээрэмчинтэй таарлцсан хүний хийсэн ажил гэж юр байсангүй. Жинхэнэ аврал бол тийм л зүйл байдаг үлээ. Бид сайн ажил хийснээр хариуд юм уу? Альва зүйлийг хичээл зүтгэлтэй хийснээр аврал авдаг юм бол энэ нь төгс, ариун аврал бус. Есүсийн нэгүсэлж биш юм. Нэгүсэл нь өөрөө ажиллах бус. Ажлын хүс хариуг авахгүй байхыг хэлнэ. Есүс биднийг аварч 100% цагаатгсан гэж итгэх нь нэгүсэл билээ. Харин хүмүүсийн аврал авахын тулд өөрөө альва зүйлийг хийх ёстой гэж боддог юм. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээл бууж, түүний ширхаар бид идгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэд төөрч, хүн бүр өөрийн замаар явв. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Исая 53-р бүлгийн 5-6-р ишлэл. Түүнд гэдэг нь Есүсийг хэлсэн үг үлээ. Бидний гэм нүглийг Есүс рүү тохох буюу угаа цэвэршүүлэх ажлыг бид өөрсдөө хийхгүй. Бидний гэм буруу Есүс рүү тогсон нэгэн бол Бурхан билээ. Бурханы тухай мэддэг хийгээд мэддэггүй, итгэдэг хийгээд итгэдэггүй бүх хүний гэм буруу Бурхан Есүс шилжүүлжээ. Бид хэрвээ өөрийнхөө гэм нүглийг Есүс тохох юм бол бүрэн төгс шилжүүлж чадахгүй билээ. Ганц ч биш, 1000, 10,000 гарын нүглүүдийг хэрхэн бүрэн төгс шилжүүлэх вэ? Тийм болохоор гэм нүгэл шилжүүлэх ажлыг Бурхан хариуцсан юм. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Исая 53-р бүлгийн 6-р ишлэл. Үүний адил дээрэмчинтэй таарсан хүн аврагдаж байгаа түүхэнд ч гэсэн өөрөө ямар ч зүйл хийж чадахгүй учраас Самари хүний дүрээр гарч ирсэн Есүс бүхнийг хийсэн билээ. Үнэн сайн мэдээ нь юу вэ гэвэл бидний бүх гэм нүглийг өөрөө үүрч загламай дээр цовдлогдсон
бидний авах ёстой байсан бүх шийтгэлийг өөртөө авсан гэсэн санаа юм. Гим нүглийн тухайд бүх шүүлт шийтгэл дууссан ажээ. Бидний авах хараал, үхэл, сүйрэл энэ бүхэн дууслаа. Итгэсэн итгээгүй үл харгалзан бидний бүх гим нүглийг Есүс рүү тохож, Есүс тэр гим нүглийн төлөө шийтгэлийг авчээ. Есүс өөртөө бидний гим бурууг нуруундаа үүрч, өөрт нь байсан ариун байдлыг бидэнд өгчээ. Тиймээс бид Есүсийн зүгт байдал, Есүсийн ариун байдлыг барьж Тэнгэрийн хаанчлалд орох боломжтой. Есүс биднийг зөвтгөхийн тулд хийсэн түүний үйлийг хасаад өөрийн үйлсийг нэмбэл нэмэх тусам аврал нурж ундаг. Аврал бол 100% Есүсийн хийсэн үйлсээс бүрддэг. Буйны үйлс, сайн үйлс, дуулууртай үйлс, үйлчлэл эдгээрийг нэмэх тусам суурь хүлээ. Дээрэмчинтэй таарлцсан хүн яасан бэлээ? Дээрэмчинтэй таарлаж үхлийн ирмэг дээр Самари хүнтэй уулзсан л түүний хийсэн зүйл байсан. Бүхнийг Самари хүн хийжээ.